Хөгжлийн кино гэж юу вэ? Өнөөдөр бид өдөр бүр үздэг хөдөлгөөн төрсөдөндөө хэдэн мянган жилийн өмнөөс ихтэйгдгийг мэдв. Эртний Египт, Грекийн ханан зургуудыг нэг хөдөлгөөнийг олон удаа шатсан хэлбэрээр дүрслэх анимацийн эхлэл гэж үздэг байна. 19-р зуунд хүмүүс зураг хөдлөх орлого хийж эхэлсэн гэдэг. Zoetrope, Praxenoscope гэх мэт иргэдэд төхөөрөмжөд гарч тараасан зургуудыг хөдөлгөөнтэй мэд харагдуулдаг болсон. Харин 1908 онд Францын уран бүтээч Émile Cohl Phantasmagoria нэртэй 1 минутын хар цагаан анимацийг бүтээж дэлхийн анхны албан ёсны хөгжлийн кино бүтсэн байдаг юм а. Харин 20-р зуунд Walt Disney анимацийн салбарт хувьсгал хийлээ. 1928 онд Steamboat Willie, Mickey Mouse, анхны дүү аяатай анимац, 1937 онд Snow White and the Seven Dwarfs дэлхийн анхны бүрэн хэмжээний өнгөт хөгжлийн кино болсон байдаг юм. 1995 онд Pixar Studio Toy Story кино бүтээж анхны бүрэн компьютероор хийгдсэн 3D анимацийг дэлхийд танилцуулсан байна. Үүнээс хойш 3D анимац кино урлагийн чиглэл болж эхэлсэн байдаг. Өнөөдөр Disney, Pixar, DreamWorks, Illumination, Studio Ghibli зэрэг студид 2D, 3D, stop motion, hybrid анимацаар дэлхийн сая үзэгчдэд контент хүргэж байна. Хөгжлийн кино бол зүгээр нэг зураг биш. Хүний төсөөллийг хөдөлгөөн болгосон гайхамшиг юм а.